Онцгой албан тушаалын тухай хууль шинжлэгдснээр Монгол Оросын хувь нийлүүлс Улаанбаатар төмөр зам нийгэмлэг авто бензин дизель түвшиндээ 2015 онд 21 тэрбум төгрөгийн татварыг төлжээ. Татварын хэмжээ нэмэгдэхээс өмнө буюу 1998 оноос хойш жилд 2-4 тэрбум төгрөгийг шатхуунд төрөж оруулж ирснийхээ төлбөр болгож Улаанбаатар төмөр зам төлдөг байжээ. Цаашид 36 тэрбум төгрөгийг зөвхөн онцгой албан дотор төлнө. Улсад төлөх татварын хэмжээ нэмэгдэх тусам Улаанбаатар төмөр замын эдийн засаг хүндэрч иргэдэд үйлчлэх үйлчилгээний тариф өсөх эрсдэлтэйг төмөр замынхын тайлбарлаа. Улаанбаатар төмөр замын Орос Монголын удирдлагууд үйлчилгээний төлбөрөөр урт хугацаанд доктортой барих бодлого баримталж байгаач төлөх татварын хэмжээ нь зардлаасаа давбал тариф үүнд өөрчлөлт оруулахаас өөр аргагүй болжээ. Иймээс Монгол Оросын хувь нийлүүлс Улаанбаатар төмөр зам нийгэмлэг импортын шатхуун түвшинд ногдуулдаг онцгой албан дотор чөлөөлүүлэх хүсэлтийг засгийн газар тус нийгэмлэг болон Орос улбаны улс элчин сайдын яамнаас ирүүлсэн байна. Талуудын хүсэлтийг хүлээн авахын тулд засгийн газар Улаанбаатар төмөр замын хэрэглээний дизелийг татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулж улс их хурлд өргөн барьсан юм а. Одоо монголчууд тэр Улаанбаатар төмөр замын удирдлагч тэр энэ тариф энэ үйлчилгээний үн хөлсийг альгаар нэмэхгүй байх одоо урт удаан хугацаанд тогтвортой барих ийм бодлогыг одоо барьж байгаа үед бол энэ их хэмжээний одоо онцгой албан татварыг түүний хамгийн одоо гол хэрэгэлдэг түвшин дээр ногдуулна гэдэг бол өөрөө эдийн засгийн энэ тогтворгүй байдлыг бий болгоно. Хэрэв Улаанбаатар төмөр замыг онцгой албан дотроос чөлөөлөхгүй бол транзит тээврээр зогсооно гэж Орос улбаны улсын тал анхааруулсан. Орос улбаны улс бүгд найрамдах хэсэгт улсын хоорондын худалдааны тээвэр удаан хугацаанд их хэмжээгээр Монгол улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх бүрт түүнээс олох орлого нэмэгдэнэ. Одоогоор 2-3 сая тонны ачаа тээвэрлэгдэж 10-аас 20 сая Америк долларын ашиг болох тухай яригдж байгаач 2017 оноос эхлэн Орос улбаны улсаас бүгд найрамдах хэсэгт руу бүгд найрамдах хэсэгт Орос улбаны улс руу тээвэрлэгдэх ачааны хэмжээ 10 сая тонн хүрч орлого нь 50-60 сая доллараар хэмжигдэх юм а. Гэхдээ Орос улбаны улсын тал шатхуун түвшинд ногдуулах татвар буурахгүй бол транзит тээврээс олох орлого өсөхгүй шууд татварт явна. Ингэхээр транзит тээврийн хэмжээг нэмэх шаардлагагүй гэж үзжээ. Энэ онцгой албан татварыг хэдэн одоо 10 тэрбум төгрөгөөр тогтоогоод ингээд нэмээд ингээд тавих юм бол энэ цаад хөрөнгө оруулж байгаа байгууллагууд нь ч тэр ачаа явуулж байгаа Улаанбаатар төмөр замын хөгжил дэвшлийг бас бодож дэмжиж байгаа Оросын талч тэр энэ ашиг орлого ингээд татварын хэлбэрээр ингээд хураагдчих юм байна гэсэн ийм бодолтойгоор тэгвэл бид нар энэ транзит ачааг одоо нэмэгдүүлэх ямар шаардлага байгаа гэж л ярьж байгаа. Ер нь бол Улаанбаатар төмөр замыг хөгжиж дэвжихэд дотоодын тээврийн тарифыг тогтоон барихад энэ транзит орлого энэ алдагдлыг нөхөхөд маш чухал байна. Нөгөө талдаа Улаанбаатар төмөр зам татвартай олсон орлогоо өгөөдөөвэл 2023 онд төлж дуусах Япон улсын засгийн газраас 1993 онд авсан 115 тэрбум төгрөгтэй дүүцэх йений зээлээ хугацаанд барагдуулж дуусахгүй гэсэн эдийн засгийн тооцоог гаргасан байна.